Боловсрол шинжлэх ухаан таны мэдхүн хүмүүн шанал хөзүүлж байна. Үзэгч сонсогч та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн зочин хойморт маань мөрөн хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За сайн бацхан уу. Энэ өдрийн мэндийг танаас тавьшуулъя. За, урилгыг маань хүлээн авсанд танд баярлалаа. Өнөөдөр хоёлаа өөрийнхөө сонирхолтой, сонирхдаг, бас хичээлдэг спортынхаа талаар үзэгчд, сонсогчтойгоо хуваалцах болно. Ер нь яагаад энэ спортоор хичээлэх болсон бэ гэдэг асуултаар эхнийхээ асуултыг эхлэх нь зөв бахаа гэж бодож байна. Ер нь олон юм дээр ер нь ярьж лээсэн л та. Тэгэл гол шалтгаан яг яагаад гэдэг асуултыг өөрөөсөө ч ихс тавьж лээсэн. Тэгээд ер нь яагаад ингэ бодод үзэхээр манай аав ч юм уу, өвөө ч юм уу ялцчгүй техникийн хүмүүс, манай өвөө бол техникийн жолоо ч юм уу. Дээрээс манай аав бас олон улсын хэмжээний мастер тамирчин. Тэгэхээр надад юу хойроо мотоциклээр өсөн. Тэгээд мотоциклийн дуунд ч юм уу, мотоциклийн яндангаас гарах үнэрт дуртай, янзлах дуртай, ухах дуртай 2-3 цаг өнгөрсөн мэдхгүйгээр суучдаг юм маань бол тэгэл мотоцикл байсан. Тэгээд ер нь л юм байна. Аль 10 жил ч гэсэн аав намайг зөндөө загнаал гар өрөх үедээ хүрээл асуучлаа л та. Чад тэнийг яг юу хийх гээд байгаа юм бэ? Чад яг юу болох гээд байгаа юм? Би тэр инех ярилцлагууд гэхдээ ингээ надаас ингээ аль болох намайг нээх гэдэг байсан байхгүй жоохон багт. Одоо ч яг юу хийх юм, яах юм, мэрэгчил чи юу болох юм гээл тэгэхээр би инээдтэй бүр би нэг удаа бүрээж юм болно. Юу болно гэд. Юу лээ. Үлээ өргөж юм болно гэж хэлээд асны загнуулаа. Тэгээд янз бүрийн сонсон юм болно. Тэгэл аав зааш ингээ 7 хоног дахиад бодоод би чамд дахиад ярилцсан тий. Тэгэл ирэхэд ер нь би мотоцикл унах юм байна гэл тэгж хэлж ийсэн. Тэрийгээ тэгтээ бүр сүулт өөрийгөө ер нь ингээд бодоод ер нь би яг юу хийхээр ингээд нэг цаг зав хамаг юм зөрлөөдөө мэдхгүй өнгөрөөд байна гэд. Тэгэхэд бол надад өөрийнхөө дуртай юмыг биччихсэн юм л та тухайд. Нэгт би мотоцикл дуртай байна. Мотоцикл би унж чаддсан байна. Тэгээд дээрэс нь хоёр дахь юм бол би жоохон компьютерийн сонирхолтой байсан. Компьютероос хоёр дахь сонголт байж болох юм байна. Гурав дахь юм бол би бас дуулах дуртай. Тэгээд хүмүүсийн нүдэн дээр бол дуулаад чи гоё хоолойтой гэж хэлж байгаа гэдэг. Өөрийгөө сонсоод л дэжгүй биш сонсох байдаг. Тэгээд 10 жилдээ яг нэг юм найзтайгаа жижиг хамтлаг болоод дуулдаг ч юм уу тиймнүүд байсан бохоо. Тэгэхээр надад ер нь нэг юм гурван сонголт л байна. Би өөр юм бас бодохгүй шүү дээ. Нэг бизнес ч юм уу нэг юм бодохгүй. Ийм гурван сонголтоос байж байгаа. За ер нь мотоциклэл би унж чадах юм байна. Энэ өөрөө би хоолоо олцдох юм байна гэдгийг сонгоод тэгээд энэ өөрөө ер нь ингээд уралдаад гүнзгийрээд ч юм уу ингээ явж ирсэн. Тэгээд миний хамгийн анхны уралдаа бол 2009 онд энэ спортод хөл тавиад ч юм уу ээж аавын дэмжлэг, ах нарын дэмжлэгээр анхныхаа уралдаанд ороод яагаад хамгийн сүүлдээ юм байрнаар жийсэн 2009 онд. Тэгтээ тэр чинь яг тухайн үед л хамгийн гоё мэдрэмж ахгүй. Миний хувьд ч би дуртай юм хийж байгаа. Тэгээд уралдана гэдэг нь бас нэг юм хүсэл зорилго жижигхэн ч гэсэн хүүхдийн мөрөөдөл байсан байгаа байхгүй. Тэгэхээр эхлээ уралдаж үзээд тэр мэдрэмж нь айгүй гоё байсан. Ер нь би уралдах юм байна гэдэг юм тэнд авчиж байгаа шүү дээ. Тэгэл 9 оноос хойш 16 он гэтэл би бараг 60-70 медальтай 60-70 цомтой болсон. Тэгэл олон улсын Аз ТV-х ч юм уу Зүүн Сибирийн авраг болол улсын авраг 4-5 жил болол тэгэл ер нь юм ялалтын амт дээрэс нь хүн чинь дуртай юм аа хийн аз жаргалын гормон ялгаруулна те. Хүн чинь нөгөө нэг дуртай юмнаас юу авдаг вэ гэхээр аз жаргалын гормон авдаг. Аз жаргалын гормоныг бол допамин гэж нэрлэдэг. Энэ зүйлээр бол ингээд өдөр тутмын амьдралаа болгоод ирсэн. Дээрэс нь бид нар чинь спортоор хичээлнэ. Энэ ч бас спорт шүү дээ. Тийм болохоор спорт хичээлж байгаа үед хажуугаар нь бас серотонин гэдэг одоо юм хүртэл ялгарч байгаа шүү дээ. Эднэрсээр л би өөрийгөө ер нь цэнгэлдэм болов те. Эсвэл яг энийг унаад ирэхээр ирч хүч авдаг. Дээрэс нь яг сүүлийн жилүүдэд болохоор юу яж л да. Нийгэм одоогийн нийгэм хэцүү байгаа гэж ярьж байна. Одоогийн нийгэм хэцүү байна. Евро доллар өсөж байна. Ажлын байрны юу буурлаа ч юм уу Z generation ажиллаж чадахгүй ч юм уу. Ингээл ер нь болохгүй мэдээлэл интернет орчимч байт юм гаднах орчин
айгүй хэцүү шүү дээ. Энээс тусгаарлах өөр нэг зүйл нь болохоор надад энэ мотоспорт, мотоцикл унах гэдэг нь өөрөө болоод явчихж байгаа. Тэгээд дээрэс нь яг л нөгөө нэг дуртай юмаа хийж байгаа гэдгээр л одоо хүртэл ингэж явж байгаа л гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол одоо хүртэл бол маш олон хүмүүс тэмцсэн. Нэрийг хэлэх юм бол би бол өчнөө баг дэвтэр ном болох баг. Тэгээд дэмждэг хүмүүстээ бас ташрамд нь маш их баярлалаа л гэж хэлмээр байдаг да. Ер нь бол баг ихний асуултанд нь маань бүхий л хариултуудыг өгчлөө гэж хэлмээр л өглөө. Ер нь бол анхны одоо хариултуудаас л сонсоход хүн хэрвээ магадгүй өнөөдөр биднийг одоо үзэж байгаа сонсож байгаа хүмүүс юу хийх, юунд дуртай, эсвэл миний хобби, эсвэл би юугаар өөрийгөө хөгжүүлэх вэ гэдгийг олж таньж мэдгүй байгаа хүмүүсийн хамт эхлээд бичээд үзэх нь маш зөв тий. Өөрөө би юуг хамгийн сайн чаддаг вэ? Эсвэл юуг хамгийн сайн чаддаггүй вэ гэдгийг бичих нь бол хамгийн ихний алхам байдгаа гэдэг бас өөр дээрээ туршсан байна штэ тий. 3 зүйлийг бичээд ингээд сурсан гэд. Тэгэхээр хамгийн ихний бас тэмцээн дээр хамгийн сүүлийн байр эзэлсэн гэж олон ялалт авахын тулд олон ялагдлыг хүлээдэг тийм бас зүйл байдаг. Тэгэхээр энэ спорт өөрт тань юуг хамгийн их өгсөн бэ? Бас юуг хамгийн их авсан бэ? Мэдээж хэрэг яг гэмтэл бэртэл муу талын өгсөн юм бол надад мэдээж хэрэг байгаа. Саяны тэмцээнд сүүлийн одоо энэ харагдаж байгаа торны зам уралдаанд 3 дахь жилдээ уралдан байж бүх оверлда нэгт ороод энэ том цомыг авсан. Гэхдээ бас бэртэлтэй л уралдсан л да. Бэртэл гэдэг зүйл бол тамирчууны хувьд бол маш хэцүү. Одоо дараачийн тэмцээн ч юм уу эсвэл дараачийн уралдааны өмнөх уралдаанд гаргаж исэн ер нь өмнө чаддаг байсан юмудаа чадахгүй болно гэдэг чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй хэцүү. Ял энэ юмнуудыг ер нь давж туулах те сэтгэл зүйн талаас ч гэсэн арай жоо хөвчтэй болт юм болов. Тэгээд дээрээс нь нөгөө мөнгө санхүүгийн асуудал гэдэг зүйл бас энийг менеж хийж биднэрт бол бас сурна. Тэгэл ер нь давах даваанууд бас байдаг. Тэгээд дуртай гоё өгж байгаа мэдрэмжүүд нь бас гоё. Дээрээс нь хамт олон найз нөхдөдтэй болно. Тэгээд сүүлийн үед өмнө болохоор ерөөхдөө би байсан. За би ер нь би амбицтай. Амбиц гэдэг зүйл ер нь хүнд хэрэгтэй. Гэхдээ зөв амбицтай байна гэдэг нь бас маш хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа. Тэгээд одоо болохоор илүү тийм бид те эсвэл одоо өөр нэг хүмүүс яаж ийн хамт уралдаж байгаа тэр нэг хүн яаж ийн тэр нэг хүн бити шантарчаасаа энэ спорт нь үргэлжлэн явчаасаа монголч байгаа даа ч. Тэгэл ажиллах хэрэгтэй юмнуудаас тусалдаг чадж байгаа бол ингээд ажиллах туслахыг хичээдэг. Тэгээд дээрээс нь болохоор би бас нөгөө компьютер дуртай гэж бас түр хэлжсэн. Тэгээд нөгөө бичлэг ч юм уу тийм юм влог ч үт юм нэг тийм эвлүүлэх дуртай. Гэхдээ яг уралдаж байгаа нөхцөлд бол тэрийг эвлүүлээд явна гэдэг бол амар хэцүү юм бэл. Би сая бас 1-2 бичлэг саний уралдаан дээр хийсэн. Ерөөсөө ингээд толгойн дотор байгаа л үт би бичлэг хийгээд ингээд хөрөх юм бол хүмүүст хүрнэ. Тэгээд хүмүүс энэ спортыг илүү сонирхно. Дээрээс нь мэдгүйгээ мэднэ. Тэгээд энд ингээд хийх дуртай. Даач ерөөсөө ингээд тэр нэг цагийн хуваарлалтанд маань орч чаддгүй байхгүй. Тэгээд бэлтгэл ажил маань ч тэр ингээд аюу хэцүү байдаг. Тэгээд асуулт маань юу вэ? Спорт өөрт нь юу өгөөд яг ингээд нөгөө спортод амжилт гаргаж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс зарим нэгэн зүйлийг золиослоод байдаг шүү дээ. Тэр спорттой. Тэгэхээр яг энэтэй адилхан өөрт тань энэ спорт нэг зүйлийг өгсөн бол золиосонд нь та юу гаргасан гэж бодож байна вэ? Энэ спорт давуу тал угаасаа зөндөө байгаа. Тэрийг одоо дурдаад яг хөө мэдээж хэрэг маш олон юм сурж байгаа, мэдж байгаа. Тэгээ олон устч ч гэсэн уралдаж байна. Нөгөө мэдлэгийн хүрээ дээрс нь experience туршлагын хувьд ч гэсэн маш туршлагатай болж явж байгаа. Тэгвэл бол хүн гэдэг бол амьдралын турш байнга л суралцж идэг. Хизээж төгсөнө гэж байдаггүй. Тэгээд харин яг энэ уралдсны золиослдог зүйлнүүд гэж мэдээж хэрэг байгаа шүү дээ. Альва юмд чинь амжилттай явахын тулд нөгөө талд нь алдаж яадаг нэг юм байдаг, алдагдж яадаг юм нэг юм байдаг. Тэр нь гэх юм бол би эхнэр хүүхэдтэй болохоос өмнө бол илүү нөгөө нэг хүүхэд нас гэж надад байгаагүй гэж хэлж болно. Бусад хүүхдүүд чиг би жишээ нь нэг охинтой кино үзэж болзоод явдаг, цаг нь айгүй богино байдаг ч юм уу, эсвэл ингээл тоглоал явдаг ч юм уу, эсвэл ийш тийш гэх тийм нэг fun time хөгжилтэй цаг, чөлөөт цаг гэж нэг юм байдаг шүү дээ хүүхэд чинь. Тийм юм илүү багах байсан гэж би ер нь өөрийгөө дүгндэг. Тэрнээс шил хүн хараад чи тийм цаг баг шүү гэж бол надад хэлж байгаагүй. Тэгж дүгндэг. Харин одоо болохоор алдагдж байгаа зүйл их юм бол
Гэр бүлийн цаг надад маш бага байдаг. Нөгөө нэг хүүхдэд би цаг зарцуулмаар байвч цаг зарцуулж чаддгүй тэрэндээ би шаналдаг. Тэгээ ингээд тэр нэг стресс болдог ч юм уу. Ингээд хүн чинь ингээд үйлдэл хийхгүйгээр бодоод харж байгаа юм стресс болт юм бэл. Тэгээ хүүхдийнхээ зургийг харахаар ингээд буруутаад би одоо юу хийгээд байна те энэ спортоо хаяад. Би ч одоо ер нь бол хүн гэдэг ч юм бол үрээ гаргасныхаа дараа өөрийнхөө төлөөл амьдрдаг байдаг л шүү дээ бид нар чинь. Тийм болохоор ингээл амар буруу юм хийгээд юм шиг хаяа санагддаг. Гэхдээ энийг маань үгүйсгдэг хүн бол манай ихнэр. Тийм байхгүй. Амжилт үзүүлж байгаа амжилтаа дуртай юм хийх ёстой. Тэгээ ямар зарыг чин даана. Тэгэл юу гайгүй болгож тайвшруулдаг хүмүүсний үл ихнэр байгаа. Тэгэд хаягдж байгаа зүйл гэх юм бол би тэрэн дээр тэрийг л гэж хэлэн дээ. Тэгэхээр гайхамшигтай ард тал бол ямар ч амжилт гаргаж байгаа хүний талд бол заавал нэг баатар бол зогсож яддаг штэ тий. Тэр бол ойлгомжтой асуудал байдаг. Тэр бол гэр бүлийн хүн дэмжинэ гэдэг бол асар том хүч болж өгч яддаг. Тэгвэл та бас сая энэ асар их цаг хугацааг зарцуулж байгаа спортынхаа талаар ярил. Жишээлбэл сая сүүлийн оролцсон тэмцээнд хэдий хэрэг цаг хугацаанд хичнээн километр замыг туулах ямар уралдаан одоо маршрутынхаа талаар бас үзэг сонсогчдод тайлбарлаж ярил. Үзүүс сонсогчдын хувьд гэх юм бол одоо арай жоохон мэдлэгтэй болж байгаа. Сүүлийн 5 жил бол мотоциклийн спорт бол нэлээд хөгжлөө. Одоо илүү барих тал руу бол яриг тал янз чанга байна, ийм дүрм байна. Зам дээр ингээд дундуурч явах юм бол шахаараа гэж сая нэг боос төртөл явж лээсэн. Одоо нөгөө нэг бүр хөгжөөд ирсэн чи одоо буцаа барих тал руу болоод ирж байгаа л та. Тийм тэгээ миний яг уралдаг төрөл болохоор за би яг ингээд анханаас нь ярих юм л өчнөө юм бол. Би бол анх мотокросс суурьтай ийм тойргийн уралдаан дотор уралдаг төрлөөр анх хичээлдэг. Миний үндсэн суурь бол мотокросс. Тэрнээс цаашаа болохоор би эндуро буюу байгалийн парта дээр бас уралддаг. Тэмцээнүүдэд бол бүр гүнзгий биш ч гэсэн интермедиат төвшөнд бол Монголд бол арай хөгжөөг байсан яг тийм өндөр төвшнийх. Яг Монголд бол аваргуулдаг хэрнээ тэр маань дэлхийд очихоор тийм өндөр төвшөнд биш байсан. Тэгээ одоо энэ сүүлийн үед болохоор яг энэ чиглэлийг хөгжүүлж байгаа мундаг залуучууд байгаа. Тэгээд дээрэс нь одоо яг миний уралж байгаа төрөл болохоор ралли гэж төрөл байгаа. Ралли гэдэг нь яг юу гэсэн утгатай вэ гэх юм бол за гадаадын тэмцээнүүд нь бол улс орон дамжиж уралддаг. Багада 5000, ихтэй 8000, 10000 хурдтай төвчдөг. За хоногийн хувьд гэх юм бол 5-аас 14 хоног хүртэл ингэж уралдаад явдаг. Тэгээ яг хүмүүс болохоор ингээ уралдаад явдаг гэчингүүд ингээл зүнхөө өөрөөл уралдаад явдаг гэж боддог. Дунд нь бол энэ чинь ингээ завсарлана. Бид нарт өдөрт өгөгдсөн 500-аас 600, 600-аас 1000 ч юм уу тийм өгөгдсөн километр байгаа. Энэ километрийг хамгийн богино туусан төрүүлнэ. Тэгээ дундаа мэдээж хэрэг бензин цэнэглэх цэгтэй. Тэр цэг дээр 15 минут амраад бензинээ цэнэглээд тугаан 15 минутын турш миний уралдааны цаг дууссан байдаг. Үгүй паузлсан байдаг. Тэр 15 минут дууслаа би шууд үргэлжлүүлээд уралддаг. Тийм байгаа. Энэ ралли төрөл нь бол тийм даваа өөр үүдэг. Тэгээд дээрэс нь мотоциклийн хувьд ч гэсэн биднэрийн мотоцикл бол шал өөр. Олон мянган километр явах чадaltaй, хүчтэй. Тэгээд дээрэс нь хүнд. Энгийн мотоциклуудаас бол хүнд. Дээрэс нь бид нар их хэмжээний бензин авч явдаг. Жишээ нь миний унж байгаа мотоцикл болохоор 35 литр гэдэг чинь 35 кг-ыг өөр дөр аваа юу. Тэгээд дээрэс нь тухайн мотоцикл нь өөрөө 140 кг. Тэгээд бензин тэгээ 170 болоо. Тэгээд тоног хэрэгсэл. Тэгээд дээрэс нь бид нар чинь бас зүгээр уралдахгүй. Ийм зургийн хайрцаг гэж байгаа. Зургийн хайрцаг уншаад 140 150-тай явж байгаа гэсэн яг ингээд зураг уншаад дээрэс нь бид нар чинь ийм одометр гэж байгаа. Яг хэдэн километр дээр явж байгаа. Тухайн зурган дээр хэдэн километр дээр зүүн баруун. Эсвэл энд нэг ийм жалга байгаа анхааралтай байх хэрэгтэй. Эсвэл тэдэн гарацаар ертөнцийн 360 гарац гэж байгаа шүү дээ. Тэгвэл тэр зурган дээр тэдэн гарацаар баруун эрэнгүүд тэдэн гарац таарж явах хэрэгтэй ч юм уу тийм үү. Тэгвэл бид нэрсэн road book буюу зураг уншдаг хэсгийн зүүн талд одометр, баруун талд гарац байдаг. Тэр гарац заарж явдаг. Тэгээд дэлхийн уралдаанууд болохоор бас өөрөөс нь энэ дээрээс нь төхөөрөмжнүүд нэмэгдээд ирдэг байна. Энэ дээр төхөөрөмжнүүд нь нөгөө нэг аюулгүй байдлын төхөөрөмжнүүд. Тухайн мөрөн яг хаана явж байна? Мөрөн хэдэн километртэй явж байна? Биднэрт дэлхийн уралдаанд бол жишээ нь одоо энэ Silk-Road дээр бол дээд турд нь бид нар уралдааны замнаар 140-тэй явах хэрэгтэй. Дакар ч юм уу дэлхийн цувралын тэмцээнүүд болоод ирэх юм бол 160-аар тавьдаг. 160-аас дээшээгээ гарах юм бол нэг бол мөнгөнд оруулалтай, нэг бол цагийн оруулалтай болоод явцдаг. Тэгээд ер нь бол ярих юм бол маш олон дүрм байгаа. Бараг 100 гаруй хуудасны дүрм. Энэ болгоныг яг одоо л ингээд дийлнэ гэж бол байхгүй. Тэгэхээр ерөнхийд нь ингээд ярьчихлаа.
За одоо яг энэ спортоор ингээд хичээллээд мэргэжлийн төвшөнд очиод ингээд уралдаж байгаа хүний хувьд магадгүй биднийг үзээ сонсоод бас өөрийнхөө дэмждэг хүмүүс тэдний хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд ч гэдэг юм энэ спортод дуртай дурладаг хүмүүс хичээллээ өөр шиг чи мэргэжлийн тамирчин болъё гэж бас бодож иж болох юм. Тэгвэл тэр хүмүүстээ хамгийн ихний зөвлөгөө өгөөч. Бас ийм адреналин ялгаруулъя те их юм сонирхолтой ийм спортоор хичээлээ гэж бодож байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Хүмүүс юу н аягүй их сонирхдаг болчих. Тэгээд эцэг эхүүд бас надтай маш олон холбогдож байгаа. Яах вэ? Ямар мэцэл ах вэ? Тэгээд чиний шав болгоул яах вэ? Чиний шав болгоё гэд ирдэг хүмүүс ч байна. Одоо хүртэл нааг хүлээж байгаа манай аав найз хүртэл байна. Хоёр хүүхэд нь намайг багшаа гэж дууддаг. Тэгээд яг одоо яг тэднээс заа гэхээр хүн чинь тарих гэдэг чинь амар залхуу хэрэгтэй байдаг байхгүй яг үнэндээ. Энэ чинь биднээсээ ашиглаж байгаа потенциал нь хэдхэн вэ штэ. Тийм. Тэнгүүд юм болгоныг өгөөсгдөг байхгүй. Одоо чинь би ч гэсэн яг өгөөсгөх гэж сууж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол би завгүй. Би уралдаандаа ингээд нэг уралдаанаас нэг уралдааны энэ хооронд ингээд ямаа бэлдээд ингээд тэр хөвгтөд өгөх зав байхгүй гэж ярих гэж байгаа. Тэгвэл би өөрийнхөө буруу гэдгийг мэдж байгаа. Надад тэр потенциал нь байгаа. Би өглөө 4 цагт босоод хүүхдүүдийг 6 цагт цуглууллаа. Цаг гарan 7-оос 8 авч явлаа. Ингээд өвөө нь ингээд яг ингээд амаар ярих юм бол болно. Тэгтээ яагаад чи тийм мэдгүй. Зүгээр үгүй гэд би завгүй гэд яадаг. Тэгтээ боломж нь бол байгаа. Тэгээд тэр хүмүүст бол үнэхээр уучлаарай гэж хэлмээр байна. Тэг би бол яаж хийж байгаа л ямар ч гэсэн одоо бол ялангуяа дараачих үед бол бэлтгэх тал дээр тулж ажилламаар энийг өнгөрсөн жил би ярьжсэн байхгүй. Гэтэ ингээд жилийн хугацаанд би амар худалч юм болчихжоо. Тэрнээр бас үнэхээр уучлаарай гэж эцэг эхчүүдээс нь хэлмээр байна. Надад бас зөндөө олон хүмүүс ирж байгаа. Ерөөсөө чиний шав болгоё. Чи аваал яв. Чи миний хүүхдийг өсөг гэх гэсэн. Үгүй яхаа надад хүүхдийг чи би ингээд авч яваад заан тэгээд ингээд цагийн төрчин хэсэгтэй би бас өөрөө би гэдэг хүн өөрийнхөө юм хийх хэрэгтэй. Дээрэс нь би эхнэр хүүхдээ цаг зарцуулах хэрэгтэй. Ингээ яг ярьдаг байх. Тэгэл. Одоо тэгэл ер нь тэрэн дээр тулж ажиллаж эхлэн дээ. Өөрөөс тань гадна зүгээр ингээд үзэж байгаа харж байгаа хүмүүс сонирхоод хичээлдэж эхлэх гэж байгаа хүмүүст нэг эхлэх алхам гэдэг зүйл айгүй чухал байгаад байдаг шүү дээ. Эхлэлийн цэг яг юунаас магадгүй одоо би жишээлбэл эхлээд мотоцикл авах хэрэгтэй мó эсвэл би эхлээд унд сурах хэрэгтэй мó эсвэл эхлээд мотоцикл авчих ёстой мó яах ёстой ингээд олон асуултын дунд төөрөөд байгаа хүмүүст таны хувьд зөвлөгөө өгөөч л гэж. Би болохоор яг юу гэж хэлмээр байна. Эхний ээлжинд мотоциклч бас өөрөө жоох үнэтэй шүү дээ. Гайгүй маа гэх юм бол одоо 5 6 сая, 10 сая, 12 сая, 20 сая болчих. Тэг хүмүүс ч гэсэн яг тэрийг ойлгодог болчих. Хуучин бол 4 жилийн өмнө хүнд 20 саягийн мотоцикл хэлэхэд юу вэ наатар ч юм 2 пүрүс аваад унтсан дээрштэй гэж ярьдаг байсан бол одоо л ойлгодог болсон. Тэг арай жоо амар болчих. Тэгээд миний зүгээс зөвлөх юм гэх юм бол хамгийн эхлээд юугаа аав намлагтай болчих. Монгол улсын хөдөлгөөний одоо замд оролцож байгаа хүн байгаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр мэдээж хэрэг аатай болчих. Хүн аатай болох юм бол хүн чинь бас нөгөө нэг ирэмэлцэл нь бас л төрнө шүү дээ. За дээрээс нь тэгвэл болдог бол мотоциклтэй болчих. Тэрийг судал ямар мотоциклыг миний тайпын төрлийн те. Одоо та жишээ нь бол илүү тийм нэг гоё тийм хотын загвар ч юм уу те таны гарахаар юм жоо өнгөлөг харагдаж байгаа шүү дээ. Тэгвэл тийм нэг гоё өнгөлөг мотоцикл те өнгөлөг юм хотын байк ч юм уу те. Яг ингээд хүн болгонд өөрийнх нь юм характер байгаа шүү дээ. Характерыг хүн чинь ер нь мотоцикл машина яг миний бодлоор юм нэг дотор хүнээ харуулах зорилгоор хүмүүс яа гэм бол гэж. Тэгэхээр зарим хүмүүс л чоппер ч юм уу, байк ч юм уу, бандит ч юм уу. За эсвэл бүр өөр хүмүүс л спорт руу уралдах сонирхолтой. Тийм хүмүүс бас байдаг. Тэгээд хамгаалтын хувьд хэрэгсэл гэдэг юм бол биднээс бас хамгийн урд тавих хэрэгтэй. Биднээс одоо ч стандарт гэдэг зүйл айгүй өндөр болсон. Ялангуяа дэлхийн тэмцээнүүдэд ороод ирэх юм бол стандарт гэдэг зүйл энэ каск 2 жил 3 жил үйлдвэрлээд болчихж энэ тодорхой хэмжээний хаталт үүсч эхэлж байна. Энийг оруулахгүй гэж шууд. Тэгээ өөр каск би авч явахгүй л тэгээд би тэр уралдаанд амар хэцүүлчих.
Тэгэл юм стандарт гэдэг чинь айгүй нарийн одоо ер нь дэлхийн уралдаанууд өвдөгний хамгаалалт, цээжний хамгаалалт бид нар чинь 3 литрийн усны сав хэрэглэх хэрэгтэй. Дээрээс нь airbag гэдэг юм хүртэл гарцаа одоо бид нар шүү дээ. Нөгөө нэг тодорхой хэмжээний цохилт авах юм бол дэлбэрдэг airbagтай. Тэр нь ингээд бид нарийн цээжний хамгаалалт гэдэг. Тэгээд тим юмт заавал өмсөх ёстой гэдэг. Яг одоо дөнгөж үүсэж байгаа технологи болохоор үний хувьд жоох үнэтэй. 1100 евроч лөө тэгэл заавал авах хэрэгтэй гэсэн Дакарт явахдаа авсан. Аха. Тэгэхээр ер нь бол яг энэ спортоор ингээд хичээллээ гэж бодож байгаа сонирхож байгаа хүмүүс ахын бол эхлээд маш их судалгаа хийх шаардлагатай байх нь тий. Тэгээд магадгүй өөрөө бас их асуух хэрэгтэй байна шүү дээ. Яг энэ спорт надад хэрэгтэй мүү? Би яг сонирхож байгаа мөн үү? Хэрвээ үнэхээр сонирхож байгаа бол надад юу хэрэгтэй? Магадгүй энэ спорт бас яг таны яриан дээрээ сонсоход бусад зарим нэгэн одоо заалныч гэдэг юм уу спортын төрлүүдтэй харьцуулахад аюулгүй хэмжээ гэмтэл одоо осол аваарт өртөх магадлалын хувьд бол их өндөр юм байна гэж ойлгож байна. Яг энэ спортоор сайн хичээллээгүй нэг сэтгэл хөдлөлтөй автаад зөвөр нэг мотоцикл унж чаддаг хүн уралдааны мотоцикл дээр гараад гэдэг юм уу ингээд суусаа хамгийн их бэртэл авдаг биеийн хэсэг нь одоо жишээлбэл яг аль хэсэг гэж тийм судалгаа тоо байх уу эсвэл зүгээр ерөнхийдөө нэг жоохон тийм осол аваарын хувьд бол их өндөр юм шиг санагдлаа. Ерөөд юу хамгаалвал сайн байж юм юу өмсөх үү гэж үү? Бид түрүүс нөгөө нөмлөх авах хэрэгтэй гэж хэлчихсэн шүү дээ. Тэрэн дээр бас хэлэхэд нөгөө энэ чинь бас сургалт байгаа. Янз бүрийн нөмлөхний сургалтнууд байгаа. Тэр сургалтнууд бас хамраад тухайн сургалтын хүмүүс ч гэсэн бас зөвлөд өгдөг. Тэгэхээр ихвчлэн гэмтдэг ч юм уу зүүх ёстой газар гэх юм бол уюуд хамгийн их унахад үрдэг. Тэр нь болохоор тогоо өвдөг. Тэгээд каск бол бүр ерөөсөө үндсэн байнгын өмсөх хэрэгтэй. Мотоциклыг ерөөсөө мотор ассан нөхцөл байнга ашиглах хэрэгтэй. Тэрийг хүн болгонд хэлмээр байд. Гадуур хотоор явж байгаа хүмүүс айгүй муухай харагддаг. Каскгүй явж байгаа. Яг ямарваа нэгэн байдлаар нөгөө каск нь үлддэг ч юм уу. Заавал өөр би бас тийм дуучирч байсан. Ингээ би ямар муухай харагдаж байгаа болоо гэж бодлоо тэгэл явж ирсэн. Тэгэхээр манай каска бас маш зөв хэрэглээд байнга хэрэглээрэй гэж зөвлөмөр байд. Бид нар чи ямарваа нэгэн байдлаар толгоо гэдэг зүйл гэмтгэл юм бол маш олон асуудлууд үүсдэг шүү дээ. Ер нь гэмтэл бэртэл авахгүйгээр уралдаж ирсэн зам байна уу? Таны хувьд? Ер нь юм хөгжөөд одоо хамгаалалт гэдэг зүйлүүд сайжраад стандарттай болоод ирж байгаа. Гэхдээ яг бүр унаад бэртгэхэд бол зөв зөөрүүлнэ гэж л байхгүй. Харин баг зэргийн гэмтлүүд бол байгаа. Ер нь баг зэргийн байнга л ер нь бэртэж гэмтэж явдаг. Тэгээд тамирчин хүний хувьд бол аль болох ер нь бэртэлгүй явна л гэж бодож санаж одоо залбирч явдаг гэх юм аа тий. За одоо тэгвэл та бол ингээд манай студид бас өөрийнхөө сүүлийн тэмцээн уралдаанд ороод ирсэн цомоо аваад ингээ хүрээд ирлээ. Одоо дараагийн таны тавьж байгаа төлөвлөгөө дараагийн уралдах гэж байгаа уралдааны талаар. Уг нь ойрхон уралдаанууд байсан боловч яг нэг Дакар гэдэг зүйлтэй. Дакар гэдэг одоо нэг том уралдаанд өөрийгөө одоо дахиад бэлтэх жил нь ирчлээ. Тэгээ өнгөрсөн жил бол яалтчгүй шинэ коучсэн, маш олон шинэ зүйл сурч исэн. Тэгээд маш их мөнгөний ард гарч маш олон хүний дэмжлэгтэйгээр ард нь гарсан. Монгол улсынхаа тугийг, Монгол улсынхаа дээлийг өмсөд тугаа бариад зогсох бол цээжин дотор огших тэр мэдрэмж үнэхээр сайхан. Тэр мэдрэмжүүд, тэр яалтын мэдрэмж, дуусах мэдрэмжүүдийг ботхоор сайхан. Тэгээ эргээд яг тэр нөгөө зовж байгаа ч юм уу тэр гар цэврүүтээд гарны аярсгүй болоод ч юм уу хөл татааж хөрөмсөн шүнжэнгөө татаад би 12 хоног уралдсан. 0 сууж чадаж би чадахгүй болтлоо би уралдсан. Тэр өвдөлтүүд одоо ботхоор хэцүү. Нэг бодлын сэтгэл зүйн нэг жижигхэн трама бас байгалах. Гэтэл би чадна гэж бодвол энэ жил дахиад тэмүүлэхээр явж байна. Тэгээд маш олон процессууд болно, олон үйлдэлүүд болно. Тэгэл дахиад хийндэ чадна ард нь орно. Тэгээд маш олон хүмүүс дэмжиж исэн. Тэгээд тэр Дакар л ер нь зорж байна даа. Дакарт амжилттай дуусах. Яагаад гэх юм бол миний өнгөрсөн жил төлөвлөж исэн, бичиж исэн. Би өнгөрсөн жилийн өмнө жил нь би Дакарт орно гэж бичижсэн байхгүй. Би өөр нэг мөрөөдлөө бичдэг баг багнаар. За мөрөөдөл дээр үгүй мөрөөдлөхөөс илүү ч зориг шүү дээ. За би энэ жил бол энэ тэмцээнүүдэд орохоор зорино. Тэгээд
яаж хийж байгаа ард нь гарна гэж бодож исэн. Тэгэл Дакарын ард гарсан. Тэнгүүд нэг тэр зорилгын дунд алдагдсан юм нь юу гэхээр миний мотоцикл өвдөрсөн. Хороо пивтрээд нэг өдөр би хагас уралцсан. Тэгээ би яваагүй газруудынхаа торгуулийг аваад би ч баг 30 эдэр байсан чинь 80 эдэр нийт 150 тэмэрчин байгаа. 80 эдэр орцсон. Тэгэл тэрэн дээр жоохон тийм нэг сэтгэл ундуутсан ч юм уу тийм юм байсан. Тэгтээ намайг дэмжижсэн хүмүүс бол чи хаашаа орлоо гэх хүн бол над нэг ч юу. Яг тийм л яаж зовж исэн, яаж хичээж ирснийг бол ер нь хүн бол гарч ирсэн. Тийм болохоор энэ жил бол ямар ч асуудалгүйгээр дуусгах гэсэн зорилготой явж байгаа. Тэгээд өмнө жилийнхээ амжилтыг мэдээж хэрэг ахиулах тийм зорилго тэгэл юм да. Нөгөө сая яриандаа бас дурдлаа. Би ингээд 10 хэдэн цаг яваад сууж чадахгүй, босч чадахгүй, гарын ар суулраад хүмүүс өнгөцгөн энийг яг түрүүн таны хэлдгээр ингээд дэлгэцээр гэдэг юм уу ингээд харахад бичлэг видеон дээр харж штэ дүрс бичлэгэн дээр ингээд харахад бол би болоод жишээлбэл тэр гарын ар суулгарсан гэдэг ч юм уу энэ зүйлүүдийг харахгүй мэдрэхгүй байгаад байна штэ. Тэгэхээр яг энэ ингээд спортын сайхныг ингээд мэдрэх сүүлийн эцсийн мөчөд ингээд мэдрэх нь сайхан байгаа ч гэсэн асар их зүйлийг даван туулаад байна штэ тий. Тэр саяын дөнгөж одоо яг энэ цом ирсэн байгаа энэ тэмцээн дээр жишээлбэл яг гарсан тэр хүндрэлүүдээсээ үзэгч сонсогчтойгоо хуваалцвал өөртөө сэтгэл зүйн хувьд тухайн тэмцээнд өрсөлдөгч мэдээж хэрэг байсан. Өрсөлдөхөөгчгүй бол ер нь амтгүй ялтуулна л доо. Өрсөлдөгч байсан мундаг 2 залуу байсан. Оросын 2 залуу байсан. Тэгээд тухайн хүмүүстэй уралдаад явж байхад яг эхний 2 3 өдөр илүү нөгөө Орос хүмүүс ч нөгөө жоох юм шавар уустай юм уулан дундах, модон дундах тэмцээнүүд хурдтай явтал нэр илүү сайн юмс. Тэрэн дээр би яг ингэж бодож та би угаасаа энэ дээр нь уусаж жоох хоош явах гэдэг өөрийгөө бэлдсэн бас. Гэтэ энэ удаад бол нэлээд бэлдсэн бас. Яг тэгвэл энэ миний 3 дахь сэлэг болчих жоох. Тэгээд ерөнхий төлөвлөгөөнүүд байгаа штэ. За энэ гараа бол нэг ийм 100 км, 400 км. Энэ дээр бол би нэг иймэрхүү явна ч юм уу. Гэхдээ яг миний санснаар болоогүй зүйлүүд их юм бол зарим газруудаа алдсан. Яг ингээд бүр төөрөөтч биш. Удаа яваадч биш. Тэр нь болохоор ерөөс миний мөр байсан баг. Би яг өөрийнхөө явдаг шиг явж чадахгүйсэн да. Орой орж ирээ цаг минут харангууд ингээ хойшлоодсон байхгүй. Тэгэл мөр ингээд янгинаад өвдөөд яг өмнөшөө явж чадахгүй болохоор хүнд нөгөө нэг юм сэтгэл зүйн юу өсчт юм л. Яаж хийж байгаа л нөгөө нэг гүцэн л гэж зөвлөд тавьж байгаа ч гэсэн чадахгүй бол яана гэдэг бодол толгоон дотор айгүй их орж ирдэг. Тэнгүүд тэр нь айгүй тийм нэг дарамттай сэтгэл зүйн талаас. Энэ сэтгэл зүй гэдэг чинь амар нарийн юм билээ. Би ойрын 1 жил 2 жилийн сэтгэл зүйч гэдэг юмнуудыг ер нь амар спорт сэтгэл зүйч юмнуудаар илүү одоо өөрийгөө явна гэж бодож байгаа. Яа гэх юм бол одоо яг энэ биднэрийн одоо байгаа орчин ч юм уу нийгэм те өө тийм сэтгэл зүйн талаас хүмүүс аягүй сэтгэл зүйн асуудалтай болоод юм санагдаад. Тийм болохоор энийг илүү их судлаад одоо ойр ч гэсэн би ч нөгөө ном уншиж чаддгүй. Ном уншихаар нойр өрөддөг ирлээ. Тэгтээ ном унших ёстой гэдгийг мэддэг. Тэгээд нөгөө сонсдог юмнууд их сонсно. Хаяа болохоор яг сонирхолтой юмуд бол уншина л да. Тэгээд энэ сэтгэл зүй гэдэг зүйлийг бол их судлах хэрэгтэй л гэж үзсэн даа. Тэр нь бол саяын уралдааны явцад бол сэтгэл зүйн хувьд л өөртөө нэлээд тэмцсэн. Тэгээд бэртэлтэйгээл их ер нь ял да. Мөрний бэртэлтэй явсан учраас тэр тал дээр мөрний бэртэлтэй одоо яг энэ дээр харагдах нэг уу. Энэ дээр ингээд тооцсон мултраад. Тийм байна. Ер нь бол хагалгааны заалттай. Тэгээ одоо бас яг Дакараас өмнө энэнийг хаглуулахын тулд хаглуулах юм бол хэр удах юм. Хаглуулахгүй уралдана гэвэл яах юм гэдэг юмудыг одоо ер нь өчигдөр л ирсэн бэ. Ерөөсөө өчигдөр ирээл тэр чигээрийн цоож үсээдсэлэгээ усанд л орол хүрээд ирлээ. Амар ядарсан байна. Ага яг бүр амар тултлаа биш. Гэхдээ ер нь ядарсан байна. Би одоо ер нь ингээд харьцуулдаг болчиход байгаа. Янз бүрийн уралдаанд явангууд хүн чинь ер нь хамгийн хэцүү үетэйгээ харьцуулдаг болчиход байгаа байхгүй. Хүн ер нь тийм хамгийн хүнд үетэйгээ. Нөгөө хүн тиймийг туулсан юм чинь бусад юмнууд ингээд амархан болоод. Жишээ Силикогийн хувьд гэх юм бол би Дакар дээр ядарч исэн шиг ядраагүй л байхгүй. Би Дакар дээр би бүр амьсгалж чадахгүй болтлоо үзсэн, зогсож чадахгүй бол би ухаан алдсан. Ер нь тэгэл бүх юмнуудыг үтцсэн.
Тэгээд ч маш том юмны ард гарсан. Тэгвэл бусад юмнууд бас арай гайгүй. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн. Тэгэл ер нь Дакарт явахдаа тэгтээ тэдгээр зүйлүүдийг туулна гэсэн тийм анхны сэтгэл зүйн бэлтгэл гэдэг юм уу тийм зүйл байсан уу? Явахдаа. Сэтгэл зүйн бэлтгэл бол надад гавьяат мотоспортын гавьяат хамс болдоторх шүү дээ. Болдоторх надад хэлж ирсэн. Ах нь бол үнэхээр зовс болиг итлээ тэнд очсон. Чи бол уйлахаар хэмжээ хүн ер нь ингээд явж ирчээд би дахиж маргааш явахгүй хэмжээний л уралдаан шүү чи бие бэлдэрэл гэсэн. Дилдэ ах байна. Ер нь Дакарт явсан тамирчид Батолд ах байна. Тэка ах байна. Ер нь бид нар үгүй тэднээс нөгөөс надад яаж хэлэх юм мэдэхгүй байхгүй. Ер нь бол өөртөө мэдээд мэдээд байна. Гэтэ надад яг юу гэж хэлэх юм мэдэхгүй. Хүнд гэхэд дэндүү хүнд гэсэн баг. Чи тэрийг яаж хүлээж авах вэ? Чиний л юу бах. Гэтэ бэлтгэлээсээ гэл ер нь өгтлээ бэлтгэлээ хийгэлсэн. Манай нэг төмрөөгөө багш л биеийн бэлтгэлийг хийлгэсэн л дээ. Би чинь бэлтгэл дээр 7 хоног бэлтгэл хийхэд 2 ухаалцсан бэлтгэл дээр. Тийм зөвхөн бэлтгэл дээрээ юу? Бэлтгэл дээрээ. Дакарт тэгж бэлдсэн байгаа нь шүү дээ, тийм. Яагаад вэ гэхээр тэр маш их халуун. Тэр тогтоц мотой илсэн манхан дунд. Яг би тэгтээ Дакарыг илсээр төсөөлж явсан. Илс биш байсан. Ерөөсө тэр уралдааны 60% нь илчихсэн 40% нь бол амар хүнд замтайсан байхгүй. Битүү хадан дунд. Битүү одоо энэ юу вэ штэ. Дэлбэрсэн галтуултай тэрхийн цагаан нуурын хажууддаг хоргын тогоо. Тийм. Хоргын тогооны хажуудалд ингээ битүү хар чулуу байдаг штэ. Тийм. Тэр чулууг ингээ дотор нь ингээ зайгүйгээр тэр чулуунууд ингээ байна гэж төсөөлөөд тэгээд тэр чулуун дээр уралдаж ийн гэж боддоо. Ядаргаа ямар тэнцвэр байх вэ? Ямар ч зай завсар байхгүйгээр тийм битүү чулуу. Бид нар тийм юм дээр уралдсан. Ерөөс мэд төсөөлснөөр шал өөр уралдсан. Ийм хүнд хэцүү байна ш надад хин ч хэлээгүй штэ гэл. Эгээл би орой нөгөө багийнхаа тракын дотор орой амунтаал амархаас өмнө бодож би ер нь яах би юу хийгээд дийж. Нөгөө зориг нөгөө сайн Монгол улсаа төлөөлн байрна гэсэн чи би яг юу хийж байгаа бол новшоож би энд яваа. Ингээ суухад бүгс бүр ингээ битүү хорсоостой энэ гоё мой бүгд шүрмэс татаастай гар ингээл битүү наалттай цэврүүтэй. Тэгэл нэг унтсан хүзүүн ингээ хөшөөд далийнхаар өвдөөл нуруу татаал би одоо яг юу хийж байгаа вэ? Тэгэл өглөө нэг болон шал өөр юм болчих. Оройны бодол гэдэг чинь аимшигтэй. Хүн чи 9 цагаас хойш ерөөсөө шийдвэр битгий гаргах гэдэг чинь тэр байхгүй. Орой ингэ сууж хат баг маргааш уралдахгүй гэж. Өглөө босоод ирэнгүүт өнөөдөр ална гэж. Айл нөгөө өвчин намдахаа уугаал. Ээл юмнуудаа бүгдийг өглөө 4 цагт босно шүү дээ. Өглөө гараа 5-аас. Заримдаа 3-аас босно. Тэгэл бүх юмудаа боогоол гараа боогоол ерөөсөө нөгөө нэг бүхний тамирч туруугаа бодог шүү дээ. Тэр шиг адилхан бүх юмаа боогоол ээл ховцсон юмс бид нэрсээ ховцсон юмсэлдэг мацэглэн нэг хэдсэн юм надын хувьд яг энэ коросоор оролддог ч моралгаар оролддог хүмүүс нэг хэцүү юм хамгаалдаг юм ховц байхгүй. Гэтэ хийх хамгийн хэцүү юм ховц өмсөх байхгүй. Амар ядаргатай процесс. Ингээд олон ингээд дандаа наагаад яагаад байдаг штэ тийм боди шиг өмсдөг. Хамаг юм аа ингээд өмсөө дээрэс нь өвдний хамгаалт, цээжний хамгаалт, нурууны хамгаалт, бөөрийн бүс, хүзүүний хамгаалт тэгэл каск, шил, бэйли. Тэг хүмүүс намайг бас анзаараагүй юм гэх юм бол Дакар маш хөтөн байсан өглөө. Эсэлтэй газар ер нь амар хөтөн. Ерөөсөө нэг Монголын хэд юм бэ? Нэмэх 5 авт яваад байгаа юм. Нэмэх 5 гэж хөтөн шүү дээ, тий. Нэмэх 5 тэгээд үүрээр айгуу тэгж явахаар мангар хөтөн байна шүү дээ. Тэгэл минь төсөөлжсэн ч тэр чи аим шиг халуун оронд тэр халуунд урлана гэлсэн тэгсэн чи хөлдөж өгч. Гэтэ яг бэлтгэлтэй явсан юм би нөгөө нэг юм юуны комбинзон гэж үүдэг штэ. Сноуборд ч юм скейтинг комбинзон гэж үүдэг. Би тийм бүтэн комбинзон ингээд бүр 2XL 3XL-ийг захиад авчихсан. Тэгээ арталтаа тийм өнгөлөг хэцсэртэй. Тэрийг өмсөөл гараал тэг явж байгаа хэрнээ л даарч байгаа хгүй. Тэгэл нойр хүрэл. Тэгэл өөрийгөө тэмцэлч чи ерөөсөө эхний өдрөөс эхлээл ерөөсөө 12 хоног өөрөө өртөг. Ерөөсөө хүнтэй нэг ч уралтаагүй. Яг ингээд гүйцэх ч юм уу тэр нь гоё шүү дээ тэр чинь яг мэцэг. Гэхдээ ингээ өөрөөрийн тэмцэл. Тэнд бол ер нь ингээд өөрийгөө л даван туулж яаж энэ хүнд нөхцөлд өөрийгөө зовоож энэ арталт нь гарах вэ гэдэг тэмцсэн юм бэл. Брадле Дакар бол дэлхийн хамгийн хүн тэмцсэн. 12 хоног үргэлжилдэг.
Одоо дахиад тэрэндээ хүч сарахгүй л ер нь аль байж шүү дээ. Тэгээ бас сонио тэр нэг оролцож байгаа залуучууд Испани ч юм уу, Франц ч юм уу залуучууд, Итали ч юм уу байгаа байхгүй. Тэр чинь аюу нээлттэй. Энэ chicken boy гэдэг. Би нөгөө KFC нагийн. Chicken boy. Чи анхных уу гэдэгсэн. Анхных. Мэ дөрөвт. Чи дахиад явах уу гэдэгсэн чи. Би ч тэр 6-7 дахь тэр самирсан баа шүү дээ. Дахиад явахгүй л. Би гэ бодоодсон байхгүй. Тэгсэн чи явна өө. Биднээс одоо дөрөвдгөө яач юм. Хүн хаана их зоон тэрэндээ дахиж явд юм аа. Чи дахиад явна гэдэг чинь. Тэгэл би бас бодлоо. Би нэрэл явах та гэл. Тэгэл яг уралдаан дуусаад нөгөө хасар их хүч хөдөлмөр маш их мөнгө 400-500 сая төгрөгийн дараа тэр нэг ийм хэн жижиг медалийг би авах гэж тэр финиш гэдэг медалийг авах гэж би ямар их юм хийж би тэрийг шууд ингээл авахаа зогсоосон хүн итгэхгүй байгаа шүү дээ. Би салглаа. Тас өөлхөн чааш. Баахан телевиз зараад бол. Уг нь ойлчмаар ямар CS. Цаашаа хараад хүн чинь ийм мэдрэмж байдаг шүү дээ. Хүнд загнуулж байхад ээж өмөрхөр энд тийм хатгадаг шүү дээ. Өөлөх гэж байгаа шиг нэг сонир мэдрэмж аваад. Тэгэл яг тэр нэг навшийн тэр жижиг медалийг авах гэж би ямар их зовбоо гэж бодгоор. Тэгтэл амар гоё мэдрэмж байсан тэр Монгол дээлтгээ гараал. Тэр үндснийхээ хувцастай гарч байгаа нэг ч байхгүй. Яг тэгэхээр бид нэрсээ уралдаан дуусаад шууд биднээсийг бариад энд нь шууд подиум барьж байгаа байхгүй. Тэгвэл ерөөсөө тэр донд хүмүүс үндэсний хувцас ч юм уу те ийм байхгүй. Тэгээ миний нэг бэлжсэн юм гэх юм бол тухайн уралдаанд би opening ceremony буюу тэмцээний нээлт болж байгаа шүү дээ. Нээлтэн дээр би дээлтгээ гарна гэсэн чинь дээл одоо өмсөх юу гараагүй. Боломж гараагүй. Боломж гараагүй. Бас нэг жижигхэн ч гэсэн миний хувьд том байсан зорилго хүмүүсийн хувьд жижигхэн ч гэсэн миний хувьд том байсан зорилго нь би энэ дээл энэ малгайгаа өмсөж гарна. Гэхдээ би хизээх би хаалтан дээр өмсөж гарна. Би уралдааны дуусгана бодсон мэс. Тэгэл хэдий халуун те 38-9 градустай байж тэр дээлээ өмсөөл хантаазаа зүгэл нөгөө нэг ноён малгайгаа зүгэл гарч амар гоёсэн. Тэгэхээр тийм нөгөө нэг хүмүүс омогчдаг гэдэг чинь бид тэр омогчдаг гэдэг мэдрэмжийг мэднэ л дээ. Гэхдээ яг өөрийгөө бодож омогчно гэж юусаа боддог. Өөрөө ямар гоё юм бэ л гэж бодсон. Чадлаа ямар гоё юм бэ зүгээр ингээл тесэрдэг чихэр шиг тесэрмээр байсан үү тэр яг шагнал авчихсан юм шүү дээ. Үнэхээр гоё мэдрэмж байсан баг. Ер нь тамирчин ямар ч спортоор хичээлж байгаа тамирчин хүний хувьд бол одоо бүр олон улсын тэмцээнд оролцоол яг тэнд ингээд Монгол тэгээд яг өөрийнхөө тэр өөрөөрөө байх ондоош бусдаас ялгарх тэр мэдрэмж гэдэг бол бас юугаар шилэхгүй л тийм гоё мэдрэмж л байд юм шүү. Яг л өөрийнхөө хэлснээр тэр мэдрэмжийн төлөө л ер нь яваад ах шүү. Мэдрэмжийн төлөө ер нь бол тийм л. Би бодсон ер нь яагаад нэг нь бол мэдрэмж. Энэ олон авч байгаа мэдрэмжүүд шинж бай, хуучинч бай энэ мэдрэмжинд дурлцсан. Хоёр дахь юм бол би түрүү ярьжсэн тэр олон ялгардаг бодиснууд үүдэг аз жаргалын гормон, тэ допамин юу гэдэг, тестостерон ч юм уу тэ. Эднэрс чинь бас нэг бодлороо сүнийг донтуулдаг. Хитрхийг аваад ирэхээр донтуулдаг гэж байна. Тэгтээ бол би тэгж хитрхийг аваагүй. Тэм учраас ардаас нь яваад авахгүй яваад байгаа. Тэгээд дээрэс нь яалалтын амт гэж юм байгаа. Дээрэс нь өөрийгөө даван туулах тэр мэдрэмж гэж байгаа. Тэгээд ер нь хүнд хэцүү юмнуудын арталт гарахаар нэг мэдрэмж байд юм а. Тэрийг ер нь хүмүүс ихэнх нь мэдэх, тааж гисэн мэдэх юмхтэй хүн. Ямар хэцүү 9 сар хүүхдийг тээж яваад арталтанд төрүүлээд хөвтөж явах те. Би чадсан. Миний өөр хөвтөж чинь те. Тэр мэдрэмж ямар гоё хөвтөг те. Яг тэр л мэдрэмж байх гэж бодсон. Та өөрөө бас түрүүнд дурдсан гэр бүлтэй, хүүхэдтэй ер нь хүүхдээ энэ спортоор хичээллүүлэх үү? Би бол тулахгүй. Асуун мэдээж хэрэг сонголт өөр тэр хүнд байгаа. Чи яг юунд туртай? Тэр үнийг илүү сайн сонсхойг л хичээнэ. Яг хүүхдтэй бол. Гэхдээ яг энэ спортыг сонирхоод явал дэмжинэ. Тий, дэмжих хувьд л дэмжинэ. Яа ер нь юу ч хичээсэн би дэмжинэ л гэж боддог. Би чи яг нөгөө нэг манай ч хүү. Гэхдээ эмэгтэй хүүхд аавда сайн байдаг гэдэг шүү дээ. Манайх бол эсрэгээр манай хүүхд бол надад амарсан. Яг ээж шиг юм шиг мэдэх яагаад тийм мэдэх яварчсан. Тэгээ гэртээ ээж нь хатав. Би зөөлхөн намайг илэг барина. Намайг яа. Тэгээ сая уралдаанд явахд хүртэл заав ирж гинөө санаж гин хурдан ир
Уралдааны дуусах эрэхтэй гэхдээ тоглоом авчираа гэж. Тэгээ тоглоом авчирч чадсан уу дээ? Тоглоом авчирч чадаг. Уралдаанаас шууд нөгөө ээж рүү залгаал. За чи нэг юм аргалаад нэг юм авч би өгч байгаа юм шиг үлээ гэлдэг. Ягаад энэ асуултыг асуусан бэ гэвэл спортын энэ гоё мэдрэмж тэр зүйлийг авахаас гадна хэцүү хүндийн туулсан хүмүүс хүүхдүүдээсээ хол байх тохиолдлууд бас зарим үед гардаг. Яг бол өөрөө тэр их өвдөлт гэдэг юм уу, тэр хатуу хөтөө юмнуудын өөрийн бие махбод болоо сэтгэл зүрхээрээ мэдэрсэн хүмүүс түүнийгээ өөрийнхөө үр хүүхдүүдэд мэдрүүлэхийг хүсдэггүй юм байна л та. Энэ нь болохоор яг хамгийн хүнд хэцүү одоо дэлхийд нэрлэгддэг 10 спортын төрлөөр хичээлдэг түүгээр амжилт гаргасан хүмүүсээс авсан судалгаагаар бас гарсан байна л та. Дийлэнх хувь нь бол өөрийнхөө хүүхдүүдэд зөвлөхгүй. Яагаад гэсэн асуултанд би тэдэнд хайртай учраас гэж хариулсан бас хариулт байдаг юм байна л та. Тэгээд би тэрийг танаас бас энэ хүнд хэцүү зүйлийг ингээ мэдэрсэн учраас яах вэ гэснээр бол хүүхдийнхээ хүсэл зорилгыг бол сонсноо гэж хэлж байна те. Тэгэхээр аав ээжүүд биднийг бас үзэл сонсож байгаа. Асран хамгаалагч аав ээжүүд байх юм бол мэдээж бас өөр хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжлэгээ хав. Гэхдээ тухайн спортыг нь бас судлах шаардлагатай бол байх юм байна гэдгийг би бол тантай ярилцаад ойлголоо. Зүгээр хөнгөн сонсоод тийм нэг тийм спорт. За тэгтэг миний хөө сонирхолж байгаа бол тэгтэг биш те. Энэний хүнд нь юу юм? Хэцүү нь юу юм? Юу гэхлээр бэлдэх ёстой? Бидний зүгээс яах ёстой юм гэдэг ч юм уу. Ийм зүйлийг бас судлах спортуудын нэгд бол зайлшгүй яг энэ мотоцикл гэдэг юм уу? Партац замын уралдаануудаар уралдаж байгаа энэ спортын төрлүүд бол заавал орох ёстой юм байна л даа гэж ойлгож байна. Зөв үү те? Тий. Одоо тий спорт руу бол заавал оролдох ч юм уу яг эрэгтэй хүүхдийн хувьд бол ер нь оролдоод үзчихэд бол зүгээр шүү дээ. Миний хувьд болохоор яг юу гэж боддог гэхээр хүн болгон бол адилхан байгаа л бүү. Гэхдээ нөгөө олон юмар үзүүлээд сориулаад олон зүйл үзүүлээд яг юу нь гоё юм те алинд нь дуртай байсан. Тэр хүн чинь бас өөрөө бас олон experienceтэй болоод те. Тэгээд энэ дундаас бас сонгоод гүнзгий ирэх ч юм уу тийм юмнуудс байдаг. Тэгээ би ч гэсэн сая нөгөө Австралид сурж байхдаа тэр манай нэг аав найзын би амьдарч ирсэн. Тэгээд эднийх ч юм болохоор Австрали школтой. Тэгээд ингээд хүүхдүүд янз бүр юм үзүүлнэ. Нэг бол усан зэлүүлнэ, нэг бол барилдуулна, нэг бол хөгжим тоглуулна, нэг бол хийлүүлэнд явуулна гэл тэр чинь эрэгтэй хүүхдтэй. Тэр хүүхдэд яг эмэгтэй хүн хөгжим тоглоно гэж бол байхгүй шүү дээ. Хийл зөвхөн эмэгтэй хүнд биш. Тэр хүүхдэд бүх юмыг үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг ингээл тэр хүнийг бэлдээд байгаа байхгүй. Яг бүх юмыг ингээл амьдралын experience-ийг ингэж өөрийнхөө нөгөө нэг миний бодлоор энэ юу баха наан ингээд бүх experience-ийг үзүүлчих юм бол эцэст нь яг юунд дуртай байснаа сонгоход хүртэл амар тийхэд амар. Сонголт хийхэд хүртэл амар. Миний хувьд болохоор би айгүй тийм хийсэн юмнууд баг. Тэнгүүдээ сүулт нь айгүй олон юм ийсэн. Мотоциклаар хичээлж дараа нь бас айгүй олон юм хийж үтсэн. Би Австралийн хөл бөмбөгийн багт хүртэл орж тоглож үзчихсэн жижиг Испани багт хүртэл. Тэгэл усан сэлж исэн, жим хийж үзчихсэн. Тэгэл ер нь ингээл өөр юмуд олон төрлийн юмнууд үдчихсэн. Яагаад энэ мотоцикл унжсныхаа дараа тэнгиж үтсэн юм бэ гэх юм бол би нэг жоохон асуудалтай болсон эрүүл мэндээ. Тэгээд ер нь сольж үзье. Өөр юмар өөрийгөө сорж үзье гэдэг бодол төрөв. Тэгсэн чинь ер нь бол яагаад ч биш байл 2 жилийн туршид өөрийгөө өөрөөр хайж үзсэн болов чиг буцаал яг л би нэг хэл систем хэл буцаал мотоцикл унж эхэлсэн. Тэгээд яг хэрэглээний тал дээр гэх юм бол мотоцикл бол Монголын нөхцөлд бол амар өргөн хэрэглээтэй байх ёстой байхгүй. Хятад очихоор битүү мопед л үүдэх шүү дээ. Мопед нь өөрөөсөө төвжирэгддэг шүү дээ. Тэр шиг ингээл өргөн хэрэглээтэй. Яагаад энэ өргөн хэрэглээтэй байх ёстой вэ? Тэг яагаад энийг аюулгүй байдал талаас нь анханаас нь заагаад зөв сургаад манайха өөрсдөө зөв хэрэглээд хамгаалтын малгай ч юм уу дуулах тэг дөрмөөс зөв баримтлаад тэг зөв хэрэглээ сурчих юм бол биднэрсийн нөгөө нэг авах ашиг нь маш болоо. Биднес зам дээр 2-3 цаг зогсож байхоор 10-20 минут яваад үлдсэн цагийг гэр бүлийнхэндээ зарцуулах тий. Цаг зохицуулалтын дээр амар хэрэгтэй мотоцикл. Амар гэж яриад байгаа муухай сонсогдоод байна. Цаг зохицуулалтанд нэгт аюу ашигтай. Тэгээд дээрэс нь мотоцикл зүгээр унахад л хүний биеийн бодисын солилцоо машин суухаас илүү сайжирдаг. Биднээс хөдлөгдөг эргэтэн
ашигладаг юмнууд гэх юм бол биеийн ашигладаг бүх булчингуудаа ашиглаж явж болно мотоцикл байна. Тэгэхээр биеийн талаас хүртэл, бие физиологийн талаас хүртэл ашигтай юмуд айгүй олон байдаг. Тэгэхээр манайхан нийгэм хэлэх гэдэг нь яг зөв гэдэг нь болохоор яг юу гэж яриад байгаа юм гэхээр нөгөө тэр хамгаалалтаа зүгээд үнэмлэхээ аваад номерыг зүгээд тэгээд яг дүрмээрээ оролцоод тэгээд адилхан машинтай оролцож байгаа хүмүүстэй аль болох нөгөө нэг буруу юм үлдээчихгүй хүн шиг дээ. Тэгэхгүй бол нэг бүхрийн ивэр дөрвөл 1000 бүхрийн ивэр дөрвдөг. Нэг хүн буруу юм хийх юм бол бүх мотоциклчуд болчихдог байхгүй. Тийм болохоор маш зөв соёлтой оролцоод дээрэс нь машинтай хүмүүстэй зөв харилцаа үүсгээ те. Толинд нь хараад ойлгосч бас болохгүй. Хажуугаар ч өнгөрлөө шүү. Өнгөрлөө гүйцлээ. Тэгэл манайхан гэхдээ одоо бол машинд арай гайг болсон шүү. Өмнө нь бол жинхэнэ шахдаг байсан байхгүй. Одоо л үгүй. Толинд нь би харагдсан бол ингээд зам тавиад өгдөг байхгүй. Тэр авах юмуд бол айгүй болно баг. Тийм, ер нь бол тийм шүү. Тэгэхээр Монголд олон улсад бас уралдаад ингээд яваад үдсэн хүний хувьд бас монгол хүний нэг юм юу тийм спорт талдаа гэдэг юм уу бас нэг бие физиологийн хувьд ер нь бас амжилт гаргах боломжуудыг дийлэнх монголчууд одоогийн байдлаар харж байгаа нь бол спорт, багийн спорт гэхээсээ илүүтэйгээр ганцаарчлсан дүрлэл гэдэг юм хүчний тал дээр монголчуудын бие махбод гэдэг юм суурьшмал нэг юм таатай байгаад байна л да. Спортод амжилт гаргахад тухайлах юм бол бокс байна, жудо, самб одоо юу гэдэг те ийм сүүлийн жилүүдэд багийн спортод хүч төрж орж байгаа нь 3-3, 5-5 ч гэдэг юм уу ийм тоглолтуудад бас их сайн орж ирж байгаа, ажиглагдаж байна. Яг энэ спортын хувьд жишээлбэл монгол хүнд хэр суусан спорт юм шиг танд санагддаг вэ? Техник спорт уу? Одоо энэ мотоциклийн спорт тийм. Монгол хүнд бид нар ч угаасаа нүүдэлчин ард юм шүү дээ. Нүүдэлчин өв соёлоороо бахархдаг. Нүүдэлчин ард юм уу? Юугаар нүүдэлдэг вэ? Тэгэхээр бид нар ч мороор, үхрээр тий. Мортой юу яаж явдаг? Хорттой явдаг. Тэрнээсээ кайф авдаг. Бас л тэнд чинь нөгөө нэг бодисод ялгараал явж байгаа байхгүй. Тэгэхээр биднээс бол энэ бодисыг айл хэдэн зуун жилийн өмнөөс хойш ялгараад энээсээ мэдрэмж аваад сурцсан хүмүүс. Тэгэхээр хүмүүс мотоцикл унахаар гоё байна гэдэг байхгүй. Хүмүүс одоо ингэ дөнгөж сурж унж байгаа хүмүүс ямар гоё юм бэ? Өмнө хэлж яахгүйсэн гэдэг байхгүй. Тэнгүүд эн чинь нөгөө нэг энэ гоё мэдрэмж аваад байгаа нь биднээс айл хэдийн дасцсан. Цусандаа байгаа л гэж боддог энэ хурдны мэдрэмж. Тэгээд монгол хүмүүст бол энэ спорт тэгвэл зохимжтой гэж хэлгээд байна тийм. Ер нь зохимжтой гэж хэлэж байгаа. Нэг талаасаа. Ер нь бол аль одоо нүүдэлчин хүмүүсийн цуснд байсан сэргээж гарч ирээгүй мэдрэмжээл үндсэндээ бид нар техник технологийн тусламжтайгаар мэдрээд байна л гэж бол та үзээд байна гэж ойлгож байна тийм. Зарим спорт одоо магадгүй миний одоо ажиглаж байгаагаар манай олон одоо телевиз гэдэг юм уу радиогоор жудогийн олон улсын тэмцээн уралдаануудыг их дамжуулдаг штэ. Тэрийг үзэж байхад ер нь нэг тийм ялалтын эндэр гэдэг юм уу хятад улс ч гэдэг юм уу ийм улсууд бол нэг ажиглагддаггүй байхгүй. Тэгэхээр би ингээд зарим спортын төрөл ингээд тухайн үндэстнүүдийн цуснд нь байдаг юм байна да гэсэн нэг тийм бодол зарим үед цус төрж исэн. Тэгвэл монголчуудад бол энэ хурдлах, уралдах гэдэг юм уу партат замыг туулах юм чадвар бол бас төрөлхийн байдаг гэж бол таны хувьд бол үзэх юм байна. Тийм байх боломжтой гэж бидний хувьд бол ярилцлагынхаа туршид гаргаж ирж болж байна гэж би дүгнэж зөв үү? Потенциал нь байгаа Монголд. Монголд ер нь чадахгүй юм гэж байхгүй гэж би боддог. Потенциал нь биднэрт байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс залах уу? Тэрнээсээ болж өөрсдөө нээж, өөрсдөө илэрхийлж одоо тухайн энэ нийгэмд ерөөхдөө одоо урсгал хүмүүс бол маш их болсон байхгүй. Урсахгүй тэнцдэг хүмүүс цөөхөн. Тэгээ тэр цөөхөл нь л амжилт гараад дээ. Гэтэ би өөрийгөө бол амжилт гаргацсан гэж бол хэлээгүй шүү. Би бол тэр залах хүмүүсийн нэг. Би бол өөртөө маш олоотой илтгэж чи залах уу? Өөрийгөө маяг голдог. Чи тэгчгээс юм тэгээгүү. Чи хоошлуулдаг. Тэгээд Монгол хүн бусад юмудаас илүү юмудаа харагддаг юмуд нь бол биднэрийн потенциал юм. Тархины потенциал. Одоо энэ оюуны спорт биднэрт Гиннес рекордыг хийдэж өөртөөхөө рекордыг өвтөж тий. Дээрс нь энэ шатар
Дээрээс нь энэ e-спорт. E-спорт ч ерөөхдөө мөн л оюуны спорт байхгүй юу. Тэгвэл нөгөө muscle memory буюу биднэрийн гар хөлний хорд үзүүлээд байгаа реакшн те. Биднэрс тэгэхээр илүү тийм нэг юм биднэрс яг уралдаад байгаа боловч биднэрсийн уралж байгаа ч гэсэн бас л оюуны спорт байхгүй. Биднэрс тэр эд эрхтнүүдийг бас удирдах байгаа шүү дээ. Тэгээ яаж явах, хизээ нэрстэл гарахгүй гэдгийг бид нарт тархиараа л зөрчилж байгаа. Дээрээс нь бас ялаагүй muscle memory гэж байгаа. Би эзэж 100 гараараа конс барих чаава шүү гэж хэлээд барьдаггүй. Миний хөл гарнууд өөртөө хийдэг байхгүй. Тэгэхдээ тархины ажиллагаа маш их шаарддаг. Тархины спорт бас ялгаагүй. Тархины спорт, сэтгэл зүй спорт. Тэр хоёр хамгийн эхэлж би бол мотоциклын спортон дээр үндсэн хэрэгтэй. Дээрээс нь бие бэлтэр амар чухал, маш чухал. Тэгээд Монголын хувьд бол амжилт ер нь оюуны спортууд дээр илүү амжилт үзүүлэх бас юутай нихуртай гэж харж байгаа. Дээрээс нь одоо энэ барилдаж байгаа те бид нар чи угаасаа л барилдаж түүгэндээ л барилдаж исэн хүмүүс шүү дээ. Тийм болохоор илүү ойр байгаа. Тэгээд угаасаа нөгөө нэг хүний нөгөө хийж чаддаг юм үе дамжигдана гэж ярьдаг шүү дээ. Үе дамжигдана гэж ярьдаг. Тэгээд дээрэс нь одоо миний хийж байгаа юм би нэг юм 3 сараас дээш хийх юм бол эн чинь нэг бодлын нөгөө нэг цуснд үлддэг гэдэг шиг генд үлдчихэж байгаа байхгүй. Хүн тэгвэл тэрний дараачийн хүүхэд нь энийг сонирхлын хувь нь бас илүү байдаг. Би уншиж ирсэн. Тэгвэл манай хүүхэд бас тийм байхгүй. Нэг сонирхохгүйсэн байхгүй. Айгүй юутай одоо орчин үеийн хүүхдүүд ч нөгөө YouTube ч юм уу ингээд юмнуудыг амар мэддэг болсон. Бид нар чинь тийм байгаагүй. Таны үед ч юм уу тэрнээс өмнө тийм байгаагүй. Ерөөсө бүх юм шинэ байсан. Тэгвэл манай хүүхдүүд бол үдцсэн. Айл эдийн тэр дугуйж байгаа бичлэг, онхолж байгаа бичлэг юмнуудыг үдцсэн айж байгаа байхгүй. Оролдохоос өмнө айж байгаа. Тэгэхээр энэ одоо ингээд цаг үе арай өөр болоод байна те. Өмнө үед чинь зодоод бид нар чинь сайн л зодуулдаг, гөвөлдөг гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо бол өстө гөвөх юм бол юу хэлнэ? Тий. Эсрэгээрээ муудаж байна. Хоёр цагдаад баг дуудлага өгнө болсон шүү дээ. Одоо гөгдөж. Цаг үе ингээд байнгын хөвсч өөрчлөгддөг гэдгийг одоо л ингээд ер нь их анзаарч байна, харж байна. За ингээд бидний урилгыг аваад ирээд өнөөдөр бас хичнээн их ядраад ирсэн ч гэсэн урилгыг маань аваад үзэгсэн сонсогчдын маань хүндлээд өөрийнхөө спортын талаар мөн өөрийнхөө энэ спортод дурлсан хүнд хэцүү бүхий л зүйлсээ бас харамгүй сайхан амттай яриа өрнүүлсэн танд баярлалаа. Мөн цаашдынхын тэмцээн уралдаанд маш том амжилтыг хүсье. Эргээд одоо тэр их хүнд хэцүү даваад илүү том амжилтыг үзүүлсний дараа бид эргээд энд бас илүү амттай яриа өрнүүлээ суух баха гэж итгэж байна. Таны ажил үйлс болоод амьдрал цаашдын уралдаан тэмцээнд нь маш том амжилтыг хүсье. За тэгээд танаа хамт олон ч гэсэн энийг үдэж байгаа бүх хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд яг одоо энэ бичлэг үдэж байгаа өмнөх өдөр нь л би ирсэн байгаа шүү. Яг уралдаан дуусаад ирсэн харахад бол би нэг халтар юм л байгаа. Тэгээд 5000 км-ийг туулчаад энд сууж гин. Тэгээд дуртай юм хийгээд ирсэн. Тэгээд энэ цомыг бол авчирсан. Энэ цомыг Монголд одоо 3 дахь авчирч гин. Тэгтээ нь бол хамгийн том нь. Тэгээд энэгээрээ юу хийжлэх гээд байгаа юм гэхээр бид нэрс хүсэж мөрөөдөж тэмүүлэх хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй. Зоригтой хүний өглөө нүртэл амттай байдаг гэж ярьдаг. Өглөөс хэрэгтэй. За яаж нөгөө нэг ажиллаа хийх вэ гэхээс илүү би чадна, би тэмүүлнэ гэд юм хүсэл зоригтой байгаарай. Тэгээд ямар ч гэсэн зоригтой байх юм бол хий гэж бодсон юм болдго юм байна, бүтдэг юм байна гэдгийг бас үзэгчтэй хэлмээр байна. Тэгээд баярлалаа.